Аймгийн уран уншигч хүүхдийг шалгаруулах уралдаан боллоо. Аймгийн Төв номынсан 80 жилийн он хүрээнд өр хангаан мэдээ сонины редакцтай хамтран зохион байгуулж байгаа тус уралдаанд 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн 77 сурагч оролцож, Сэродын шагналт хүүхдийн зохиолч Наранбаатарын Азуу одуу номоос сэтвэлсэн бүтээлүүдийг уран яр уншин авяас чадвараа сорилоо. За би бол нэг 10 гаруй жилийн хүүхдийн уран бүтээлийг тойруулж байгаа юм хөө. Тэгээд нэг үлгэр дооны үг, шүлэг бичдэг юм байна. За тэгээ өнөөдөр бол их сайхан өдөр байна. Маш олон хүүхэн багчууд хүрэлцэн ирж миний бүтээлийг уншиж нээд хөөртэй баяр баясгалтай маш сайхан тэмцээн наадам болж байна. Одоо хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд маань номын сангууд, сургуулийн, сумдын номын сангууд ч гэсэн ер нь ингээд хүүхдийн зохиолч нартай хамтраад ямар боломж байна те хүүхдүүдийг урамшуулах тэр шагналын санг яаж босгох вэ? Боломжууд зөндөө бий. Нөгөө нэг боломжийг хайгвал бас боломжууд зөндөө байдгийн байна. Тэгээд шагналын сангаа босгоод ингээ хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх энэ сайхан номын цагаан үйлсийг ингээ цаашид дэлгэрүүлээд яваасай гэж бас хүсэж байна. Уралдаан нь хүүхд багчуудын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, уран унших чадварыг хөгжүүлэх, Монгол хэл соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, зохиолчийн намтар уран бүтээлийг танилцуулах зорилготой юм а. Хүүхдийн зохиолч Бүрэг Жимдийн Наранбаатар зохиолчийн зохиолын лэмжин мэхийн тухай өгүүлсэ. Би өөрөө илтгэл тавьдаг байсан. Яг би өөрөө ном унших их дуртай. Ном уншихдаа би их ийм үгийн ихтэй биш, үгийн багтаач биш, хамгийн хөгжилтэй хэсгийг ингээд унших дуртай байдаг. Ээж маань намайг анх шүлэг цээжлүүлж, нэр шүлэг гэдэг шүлгийг цээжлүүлж байсан. Би тэрийг цээжлээд анх сумынхаа уран жиргээд оролцож 2 дугаар байранд ороод дахиад дээшгээ энд аймгийн үлгэр хүүхд уралдаанд 1-р байранд шалгарч ирсэн. Энд 2 дахь ирсэн байна. Би сая юун дээр тайзан дээр гараад юм сандрал багсан. Гэхдээ яг уншиж байхад үзэгчд алгадчихаар бүр гинт барьж чадахгүй тэгээд сандраад хэсэг мартсан. Гэхдээ сайн үзүүлсэн гэсэн манай багш. Би энэ П Наранбаатар зохиолчийн Азуу одуу гэсэн өгүүлбэрийг эхлээд үнэг авахын үнэт зөвлөгөөг яасан. Гэхдээ би энэ тэмцээнд ороход их бэлдсэн. Уран уншлах нь шүлэг, өгүүлэг, үлгэр зэрэг зохиолыг утга санаа, өнгө аяс, мэдрэмжийг нь илэрхийлэн тод сайхан унших үйл явц юм. Уран уншлахыг сурснаар хүүхэд залуус хэлээрээний баялагтай болж уран илэрхийлэх чадвар сайжирна. Бяцхан уран уншигч хүүхдүүд өөрийн цээжилсэн өгүүлгээ ийхүү уран яруугаар тайзнаа өгүүлж өөрийн авяас чадвар хичээл зүтгэлээрээ өрсөлдсөн юм а.